Сайн байцгаана уу? Намайг Бацах Тавхтай Давааж өгдөг. 2013 онд орон их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр ээлсэн суралцж төгсөөд 2022 оноос Баян сумын хүүхдийн цэцэрлэгт 5 дахь жилдээ бүлгийн багшаар ажиллаж байна. Хүүхдэд хайртай, бага насны хүүхдтэй хамтран ажиллахад баяр баясгал, аз жаргал, эерэг, гэгээлэг бүхнийг мэдэрдэг. Тиймээс хүүхдтэй хамтран ажиллаж тэднийг хөгжүүлэхийн тулд энэхүү мэргэжлийг сонгох болсон. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх асран хамгаалагчдын дэмжлэгтэй суралцгын төвтэй хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн эерэг таатай уур амьсгал бүхий орчин нөхцөлийг бүрдүүлэн сургалт хоорондын уялдааг хангаж нэгдмэл арга зүйгээр хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран төлөвлөгөө боловсруулж хүүхдийн багаар ажиллах, гарын авлага, каталог боловсруулан хүүхдийн наах, зурах, бүтээх чадварт ахиц гарган ажиллаж байна. Мөн дэмжлэгтэй хүүхдтэй сургалт үйл ажиллагааны явцад тохируулахын гэрээр дасгал даалгавар өгч эцэг эхийн оролцоотойгоор хүүхдийн хөгжлийн хоцроглыг бууруулах, хүүхдийн хил заслын болон зургаар унших, номын цаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхдийн насны онцлогт тохирсон гарын жижиг булчин хөгжүүлэх хэрэглэгдэхүүн болон сургалтын төвүүдэд баяжилтын засан сайжруулах зэргээр хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Шинжилэн судлах арга зүйд тулгуурлан шим тэжээлийн боловсрол сэдвт үйл ажиллагааг эцэг эхтэй хамтран зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон төрөл уралдаан тэмцээнүүдэд тэргуун байрыг эзэлж амжилттай бэлтгэн оролцсон. Аймгийн 3 дугаар бүсийн хүрээнд Эрдэм шинжилгээний хурал 2026 үлгэрийн үйл явдлыг төсөөлж, зохиож, ярих чадварыг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх боломж сэдвээр мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран 3 дугаар байр эзэлсэн. Сургуулийн өмнөх боловсролын 3 дугаар бүсэд зохион байгуулагдсан зэрэгтэй багшийн манлайлал, сайн багш, сайн технологи, ур чадвар нээлттэй сургалт үйл ажиллагаа, суралцгын болон багшлагууд тулгамдж буй асуудал зэрэг сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Зохиол суурилсан арга зүйн хүрээнд мэргэжлийн багш нарын бүлгийн дунд зохион байгуулсан чанга уншлагын арга зүй уралдаанд тэргуун байр эзэлсэн. Өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлж, зүүн бүсийн хүрээнд Хинтээ аймгийн Нориулан суманд байгаль нийгмийн чиглэлээр хөөс орнуудын сургалт үйл ажиллагаа зохион байгуулсан. Цэцэрлэгийн улаан загалмай нийгэмлэгээс зохион явагдсан Атга будаа аян, амтэн шувуу баярлуулах зэрэг сайн үсийн аянд ангиараа идэвхтэй оролцсон. Өөрөө санаачлан хүүхдийг болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн гадна төв зам дээр гарцын тэмдэглэгээ, гэрлэн тохиол зэргийг эцэг эхтэйгээ хамтран хийсэн. Өөрийн давуу талаа ашиглан ахлах бэлтгэл бүлгийн 35-аас 40 хүүхдэд бүжгийн дугуулан хичээллүүлж байна. Дорнод аймгийн Баян улсамын түүхт 100 жилийн баяр наадмын тоглолтод оролцсон. 2024 онд хүүхдэд ээлтэй хүндэт багш, 2025 онд заа харагч мэргэжлийн зэрэг энэ жил 2 дахь бэлтгэл бүлгээ төгсөх гэж байна.